Шархуугийн чимгээ гэдэг би Баянхонгор аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургуулийн өдрийн төвийн захирлаар ажилладаг. За Есүс Христ итгэхэд 7 жил гаруй болж байгаа. Багш нарын шинэ амьдрал аяны үйл ажиллагаатай хамтраад 4 жил гаруй болж байна. За энэ хугацаанд би багш хүн гэж чухам хин юм гэдгийг их сайтар ойлгож мэдсэн нэгэн гэж өөрийгөө боддог. За Бурханаас өгөгдсөн олон биелэг авьяасууд дотроос хамгийн үнэтэй, хамгийн гайхамшигтай нь бусдыг урамшуулах, бусдыг зааж сургах, зөвлөх биелэг авьяас байдаг. Тэгэхээр багш хүн гэдэг бодвол энэ Бурханаас өргөгдсөн гайхамшигтай биелэг авьяасыг өвлсөн хүмүүс учраас энэ дуудлагаараа бусдын үр хөвгтийг зааж сургах юм бол гайхамшигтай үр дүнд хүрнэ гэдгийг мэдэрсэн. 2010 оноос хойш би янлаг хөтөлбөрөнд үйлчилж байгаа. Энэ үйлчлэх хугацаанд би амьдралынхаа чухал зүйл болох алсын хараа дуудлага мэдж авсан. Эзэн намайг 10 жилийн хүүхдүүдэд сайн мэдээд харааж эзний хайрыг тэдэнд мэдрүүлэх гэж дуудсан. Би ертөнцийн эзнийг 2007 онд цагдаагийн активд орж суралцсанаар цэргийн нөхөрлөлт салбарт хамрагдаж 2007 оны 9 сарын 14-ний өдөр энэ цэргийн нөхөрлөлт салбараар дамжуулан ертөнцийн эзний одоо сайн мэдээг зүрх сэтгэлдээ одоо аврагч эзнээ болон хүлээж авсан байгаа. Миний хувьд ирсэн дуудлага маань ертөнцийн эз яг миний амьдрал манайх цагдаагийн гэр бүлээс гаралтай. Би үнэхээр миний аав цагдаагийн байгууллагт насаараа ажилласан байдаг. Би өөрөө цагдаагийн байгууллагт ажилласан, сурсан, энэ тоогооноос үнэхээр хүн болсон. Тэгэхээр ертөнцийн эзэн намайг энэ талбарыг хараад ачаа, энэ талбараас өөрийнхөө ажлыг эхлээч гэдэг зүйлийг үнэхээр харуулж байгаа болов уу гэсэн тийм ятгалдаг үнэхээр байгаа. Энэ зүйл маань ч гэсэн яг цагдаагийн байгууллагатайгаар хүнд хэцүү, жаргалтай, зовлонтой зүйлийг мэдэрсэн. Үнэхээр миний үйлчлэх ёстой талбар энэ юм байна гэдэг харааг үнэхээр олж авсан байгаа. Кампслав оюутны хөдөлгөөнөд дамжуулан анх Есүс Христийг би зүрх сэтгэлээ хүлээж авч байсан. Эзнийг улам илүү танд мэдхийн тулд өдөр бүрийн чимээгүй цаг маань надад маш чухал байсан. Үүнийгээ ч гэсэн би дагалдсан ширтээ зааж сургасаар байгаа. 1997 онд анх Есүс Христийг хүлээж авсан. Тэрнээс хойш одоо олон жил тодорхой хэмжээгээр Христтэй харилцаа бас идэвхтэй үе байсан, бас Есүс Христээс холдох үе байсан. 2009 оноос эхлээд би анх Америк хөдөлгөөний эмч нартай холбогдож энэ хөдөлгөөнд эзнээс хойш миний Христэд итгэлийн амьдрал, сүнсний амьдрал маань одоо улам итгэвчиж одоо эзэнтэй харилцаар нь улам ойр дотно болсон. Оюутны Камслав хөдөлгөөнд хамрагдаад 2 жил болж байна. Өнгөрсөн зуны амралтаар би хадлангийн илгээлтэнд явснаар оюутан биднэр зөвхөн сургууль дээрээ сайн мэдээд тараахаас гадна өшөө олон газраар илгээдэж эзний сайн мэдээг тунхаглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан. 2006 онд Янлавцланд явснараа эзнийг илүү таньж мэдсэн. Одоогоор клубтээ удирдагч оюутнаар үйлчилж байгаа. Энэ үйлчлэлээр минь дамжуулж эзэн намайг 10 жилийн хүүхдүүдэд түүний сайн мэдээг тунхаглуулахаар намайг дуудсан юм а. 2000 онд би яг сайн мэдээ анх сонсч ирсэн. Тухайн үед би маш их эсэргүүцэж ирсэн. 2000 оны 7 сард байсан. Тэгээд би танаад нэг ахыхаа найзын би зураг үзээд сувг содын явжсэн чинь яг бөхчүүдийн тухай кино гарч ирсэн. Би маш гайхаад юу киног үзчихсэн чинь миний шүтдэг одоо бөхчүүд маань би Есүс Христ итгэдэг. Тэр миний амьдралыг одоо удирдахч. Тэгээ би түүнд амьдралаа зориулдаг гэдэг тийм гэрчлэлээс нэг киног гарч ирсэн. Би тэр киног хараад үнэхээр гайхсан. Чи юу миний өмнөх төсөөллөөс бүр шал өөр юм байна штэ. Энэ хүмүүс чи Есүс итгэдэг юм байна штэ. Ямар сони юм бэ би гайхаж ирсэн. Тэгээ яг хэд хоногийн дараа би яг 2000 оны олимпийн мэдлэг гараад маш гоё газар Эрдэнэт хотод байдаг Сэлэн амралт юм. Тэнд би нэг модон дунд ингээд ганцаараа бүтэнсээ өдөр алхаж байхдаа би яг өөртөө яриад тэгээд Есүсээ та байдаг юм бол та бурхан юм бол та бас миний амьдад орж ирээч гэж би яг анх гүйжсэн. Анх Camps Life оюутны хөдөлгөөний авралын зар хөтөлбөрөөр өнгөрсөн жил Есүс Христийн тухай сонсоод амьдралдаа түүнийг урьж хүлээж авсан. ертөнцийн эзнийг таньж мэдснээр миний амьдралд хайр гэдэг зүйлийн талаар маш том ойлголт бий болсон. Эзний хайрын тухай мэдснээр би бусд хүмүүст хандах хандлага түүгээр дамжуулан бусд хүмүүстэй харилцаа сайжирч тийм гайхамшигтай зүйлүүд миний амьдралд болж эхэлсэн. Би Омега хөдөлгөөнд хамрагдаад 5 жил болж байна.
энэ хугацаанд дагалдагч бэлтгэх талаар их зүйл суралцсан. Дагалдагч бэлтгэн гэдэг нь насан туршийн үйл явц юм а гэдгийг ойлгосон. Одоогор би 2 дагалдагчтай Омега хөлгөөнөөр дамжуулан ертөнцийн эзэн Монголын эрүүл мэндийн салбарт олон дагалдагчдыг төрүүлэн гаргана гэдэгт итгэдэг.